Гой дууллаа. Намаа бол өгшүүлсэн. За тэгтээ дараагийн шатнуудаа өшөө илүү гоё оролцоорой гэж хэлмээр байна. Дуучин хүний нүд асар их нөлөөтэй. Тэрүүгээр маш олон одоо юу гэдгийг зүйлийг илэрхийлж өгдөг. Дууныхаа утга санаа, өөрийн бие авч явж байгаа байдал, зэрэгтэлтэйгээ харьцаа бүх юмнууд нүдээр илэрхийлдэг. Тийм болохоор ахын дөө одоо юу гэдгийг учиргүй тэгээд ингээд хүнийг аваад гэж юм биш. Ерөнхийдөө зүгээр ойлгочихоо юм. Чамд дараа нь хэрэг болж магадгүй шүү. Тэнцлээ. Сайхан дуулах юм байна. Эвч юм биш үү те? Президент эвч юм байна. Тэгээд эвч хүн гэхэд ч бас юм. Дуучнаас ер нь дутгааргүй гоё дуулж штеп. Сайхан ох юм байна. Тайзан дээр их гоё харагдаж байна. Тайз дүүрч байна. Тэнцсэн амжилт гэсэн. Чин тажиг дуулсан шүү. Тэгтээ бас нэг ахын нэг бити тийм хуулбар болоорой. Он өөрийн чинь юм гарч ирэх гэсэн мөртлөө бас нэг яг нэг оригиналаа бас дурах гал яг нэг копи паст хийж болохгүй шүү за. Тэгсэн. Дуу хөгжимтэй амьдралаа холбоод олон жилийг үдэж байгааг би өөртөө бол мэдх юм байна. Viva хамтлагийн дуучин гэдгээр бас манай зарим үзэгчид таньж байгаа ах гэж бодож байна. Тэгээд хэсэг чимээгүй болсон байсан чи өөр хамгийн гоё уран бүтээлийг бүтээгээд завгүй байсан байна. Харин тийм хөөхт гаргаад жоохон тасарсан байгаа. Тийм. Ээж болохоос өмнө ээжийн тухай дуудвал ээж болсныхаа дараа ээжийн тухай дуулах энэ хоёрын хооронд хэр ялгаа? Амар их ялгаатай юм лээ. Урдэн зүгээр л яхаа өөрийнхөө ээжийн тухайд бол яг өөрийнхөө ээжийг бодоод дуулдаг гэсэн. Тэгээ яг өөрөө ээж болсон чинь ингээд ээж болоод төрсний дараа нэг сэтгэл нэг жоохон юм юу болчдөг штеп. Зөөлөн ч юм уу. Нэг жоохон дуу сонсоод уйраал уйлчдаг. Тийм болсон. Тэгээ ээжийн тухайд дуулахаар уйлч гал. Ерөнхийдөө зүгээр ойлгочихоо юм. Чамд дараа нь хэрэг болж магадгүй шүү. Тэнцлээ. Сайхан дуулах юм байна. Эвч юм биш үү те? Президент эвч юм байна. Тэгээд эвч хүн гэхэд ч бас юм. Дуучнаас ер нь дутгааргүй гоё дуулж штеп. Сайхан ох юм байна. Тайзан дээр их гоё харагдаж байна. Тайз дүүрч байна. Тэнцсэн амжилт гэсэн. Чин тажиг дуулсан шүү. Тэгтээ бас нэг ахын нэг бити тийм хуулбар болоорой. Он өөрийн чинь юм гарч ирэх гэсэн мөртлөө бас нэг яг нэг оригиналаа бас дурах гал яг нэг копи паст Өөрийн
Баяр хүргэе. Гоё дууллаа. Намайг бол үнэмшүүлсэн. За тэгтээ дараагийн шатнуудаа өшөө илүү гоё оролцоорой гэж хэлмээр байна. Дуучин хүний нүд асар их нөлөөтэй. Тэрүүгээр маш олон одоо юу гэдгийг зүйлийг илэрхийлж байдаг. Дууныхаа утга санаа, өөрийн бие авч явж байгаа байдал, зэрэгтэлтэйгээ харьцаа бүх юмнууд нүдээр илэрхийлдэг. Тийм болохоор ахын дөө одоо юу